Амьд өгчүүдээ өглөөний мэнд. It's so good to be with you this morning. Тэгэд энэ өглөө та нартайгаа ингээм хамт байгаа сайхан байна. It's always such an honor to be here with you. Тэгэд та нартайгаа ингээд хамт байна гэдэг үргэлж үнэхээр хүндэтгэл байд юм аа. And we're so blessed to be able to build the house of God with Pastor Batbold and Pastor Mogi. Тэгэд Батал пастортай, Моги пастортай инхүү та бид хамтдаа эзний өргөг барилцах боломжтой, завшаантай болсон сайхан юм аа. And to build with you. Тэгэд бас та нартайгаа хамт барилцаж гин гэсэн үг шүү дээ. The kingdom of God knows no boundaries. Тэгэд эзний хаанчлалд хил хязгаар гэж үгүй. We are all one family. Бид нар бүгдээрээ нэг гэр бүл. Amen. Амен. I just want to encourage you, when somebody passes away, Тэгэд бидний хайртай нэгэн маань ингээд өөд болсон байна. Тэгэд би та нарыг нэгэн зүйлд бас урамшуулмаар байна. it's very heavy. Ер нь ийм үе тун хүнд байдаг. And it's a separation that we feel we'll never be able to see them again. Тэгэд яг энэ хагацх байдалтай дахиад тэр хүнийг хизээж харахгүй юм шиг тэр сэтгэл мэдрэмжийг бидэнд өгдөг. In this world. Яг энэ дэлхий дээр би дахиад түүнийг But the word of God says this is our hope. Гэхдээ эзний үг хэлдэг те энэ бол бидэнд буй найдвар. We will see them in heaven one again. Бид мөнхийн улсад очиод дахин тэднийг харах болно. Amen. It's not forever. We will see her again. Бид мөнхөд хагацаагүй маа бид түүнтэйгээ дахин уулзах болно. Amen. It's our hope. Энэ бол та Amen. бидэнд байдаг ганхашгүй найдвар юм шиг. Amen. Amen. I want to, I'm so excited for what God is doing in the earth today. Тэгэд өнөөдөр энэ дэлхийд Бурхны хийж байгаа зүйлийг харахтаа би үнэхээр баярлж байгаа. There's a sense of an awakening in our hearts, Ерөөсөө одоо хүмүүсийн зүрхийг Бурхан сэрээж an awakening in our spirits. бидний сэтгэлийг тэр босгож And God's doing a new thing in our lives. бидний амьдралд Бурхан шин зүйлийг хийж. And He's bringing our lives our hearts into alignment with His. Тэгээ бидний зүрх сэтгэл амьдралыг Бурхан өөрийнхтэйгөө нийцүүлж нэг шугамд авчирж байна. See, God created every one of us with a very unique, special purpose. Бурхан энд байгаа хүн нэг болгоныг өөрийнхөө онцгой зорилгын төлөө бүтээсэн байдаг. And our purpose is connected to Him. Тэгэхээр та бидний амьдралын зорилго түүнтэй холбогдсон юм аа. When God brought the Israelites out of Egypt, Бурхан Израильчуудыг Египтээс гаргахдаа He said to Moses to tell Pharaoh, тэгээ тэр Мосед хэлсэн за чи фаронд очиод хэлээд let my people go so they can come and worship me. за хүмүүсийг минь явуулаа. Ингэж баймааж минь тэд намайг хүндлэх болно гэж хэлгэсэн. So when the people of Israel were leaving out of Egypt, Тэгээд Израилийн ард түмэн Египтийг орхиод явж хахад they were only understanding, oh, we're going to come and we're going to worship our God. тэдний толгой зөвхөн юу ойлгож ирсэн бэ гэхээр за бид нар эзэн бурхныгаа хүндлэхээр энэ нэг нутгийг орхиод гарч ирмаа л гэдгээ бодож ирсэн. But God had a greater purpose for them just leaving. Харин бурхан тэднийг энэ хүн нэг газрыг орхиулан одуулахдаа маш гайхалтай төлөвлөгөөг төлөвлөсөн юм. His purpose for them coming out of Egypt was for them to become a great nation. Тэгэхээр зөвхөн тэднийг Египтийн нутгаас гаргах биш үү? Эднийгээ би агуу үндэстэн болгоно гэдэг төлөвлөгөө бурханд байсан. They thought they were just coming to worship Him, but He was saying, I'm going to make you a great nation. Хүмүүс бодохдоо за би одоо эзэн бурхнаа хүндлэндээ л гэж бодож байхад бурхан нөгөө талд нь би эднийгээ агуу үндэстэн болгондоо гэж бодож. A nation through whom all the nations of the earth will be blessed. Энэ үндэснээр дамжуулаад бусад бүх үндэснүүд юрөөгцөн байх тэр үндэснийг. A nation who the Messiah will be birthed from. Энэ л үндэснээс Месая тослогдсон нэгэн төрж гарах тэр үндэстэн. He brought them out so that He can dwell amongst His people. Тэгээд яаж яг би энийгээ тэр хүмүүсийн дунд амьдруулах оршуулах болно. That His presence will be known amongst them. Тэгээд эднийг ингэж тал бүрт аваацнаар юу юм? Газар бүр түүний оршихуй байх болно гэж. See, God brings us out of our own slavery. Тэгэхээр бурхан зүгээр та биднийг зүгээр л нэг юм боолчлын нутгаас гаргах төдий босгохгүй. Our bondage, Бидний энэ боолчлогдсон байдал, our captivity. бидний энэ дарлагдсан байдал. He redeems us and He saves us. Энэ болгоноос тэр биднийг чөлөөлсөн, аварсан. But He doesn't stop there. Гэлээгээд үүгээр дуусгар болоогүй. Many times we say, okay, I'm saved and that's enough. Заримдаа бид нэр би аврагдчихсан ингээл болоо гэж боддог. But God says, I have a greater purpose for you.
Харин бурхан өндөр танд юу гэж хэлдэг? Би чамд илүү агуу зориг төлгөөг бэлдсэн. He says in Jeremiah, I know my plans for you, plans of an expected end. Тэгэхээр Еремад бурхан юу гэж хэлсэн бэ? Ямар ч төгсгөлгүй тэр гайхалтай зорилгыг би чамд төлөвлөсөн гэж. A life of great expectation. Тэгэхээр энэ нь бидний хувьд тэр маш их хүсэн хүлээлтийг бий болгож. God says, my expectations for you are far greater than you could ever imagine or think of. Та нарт хандсан миний хүсэн хүлээлт та нарын бодож төсөөлөхөөс бүр илүү юм шүү гэж бурхан хэлж байгаа. Your mind cannot even fathom everything that I have set aside for you to do and accomplish. Тэгээд үнэхээр та нар хийж бүрэн гүйцэлдүүлсэн байхаар чамд зориулсан зүйлийг та нар бүрэн ухаж ойлгож дийлэхгүй гэж бурхан хэлж байгаа. We see things one way, but God sees it a greater way. Бид юмсыг нэг өнцгөөс хардаг бол бурхан бүр маш томоор нь хардаг. His plans and his purposes are far greater than we can think of. Тэгэхээр бурханы зориг төлөвлөгөө та бидэнд бүр бодогдож ухагдашгүй тийм том байдаг. Psalms 32 verse 5 says, За дуулал 32-ын 5 хэлэхдээ commit your ways to the Lord. эзэнт замуудаа даатаг. Trust in him, Түүнд итгэхтэн and he shall bring it to pass. тэр үүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэж байгаа. See, the Hebrew word for commit Тэгэхээр одоо энэ дээр даатаг гэж хэллэгдсэн тэр еврей үг нь is the word goal. одоо тэр зориг гэсэн утга бүхий үг гэдэг. God is saying, I have a goal for your life Тэр юу гэж хэлдэг? Чамд хандсан зориг надад байна гэж хэлж. and I will bring it to pass. Тэр энэ зорилгоо би гүйцэлдүүлэх болно гэж. We say commit your life, to commit your ways to God. Тэгэхээр бид нар бодохдоо за би амьдралын замуудаа эзэндээ даатгалаа. And we think it's a thing of surrender, to yielding to God. Тэгэхээр эн чинь нэг талаасаа юу юм би бурханд өөрийгөө буулгаж өгч за та өөрийн хүслээр бүгдийг гүйцэлдүүлэх. Which it is. Мэдээж энэ мөн. But it means that a goal. Гэтэ энэний цааны юу нэг зориг гэсэн утга давхар яваад байгаа. It's a word of positioning. Тэгэхээр эн чинь юу бид нар нэг зоримог нэг байр сууриа эзлэх тухай. It's an aligning. Одоо яг тэр нэг жанжин шугамаа барих тухай. I'm aligning, I'm positioning my life. За би амьдралаа яг энэ зорилгын төлөө ийхүү явуулсаар байх юм ш. It's like in soccer. Everybody likes soccer, Яг л хөл бөмбөг шиг хөл бөмбөг дуртай эзтэй. right? So God is saying За тэгэхээр бурхан өнөөдөр бидэнд хэлж штэ. the ball За энэ бөмбөг that you position in order to kick into the goal, за тэгэхээр юу юм? За би бөмбөгөө өшгөлөхөө тавилаа. you have to position it. Инхийн тулд эхлээ бөмбөгөө байрлуулах хэрэгтэй. You have to align it За тэгэхээр яг тэр хааш нь чиглүүлж байгаа нь яг тэр зүг рүүгээ. so that when you kick it, it goes into that goal. Тэгээд яг та гол оруулахаар тэрийг өшгөлөхөд If you don't align it, you're going to miss the goal. тэгээд нэг байруу чиглүүлж өшгөлөхгүй бол зүгээр л хаамаагүй байвал тэнд чи ерөөсөө зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй штэ. The ball is your life. Тэгэхээр та төцөөлөд бод энэ бөмбөг таны амьдрал. And you need to position your life Тэгэхээр та амьдралаа яг тэр нэг цэгт аваачих хэрэгтэй байна штэ. in order for God's purposes to come to pass, Бурхны тэр зориг төлгөө биелсэн байхын тулд so that you can score the goal. ингэж байж та гол оруулж оноо. You accomplish everything that God created you to accomplish. Тэгээ бурхны танаар юу гүйцэлдүүлэхээр бүтээсэн та тэрийг нь гүйцээж чадна. It says, don't just position your life, Гэхдээ амьдралаа зүгээр нэг тавьчих биш. but trust God at the same time. Амьдралаа зүгээр нэг байрлалыг нь зөв олох төдий биш. Үүнтэйгээ зэрэгцээд та бурханд итгэх ёстой гэж хэлээд. You're saying, God, I'm going to position my life Бурхан би амьдралаа таны зүг рүү чиглүүлээд зөв болголоо. according to what you have spoken over my life. Та миний амьдралд юу айлцсан тэр үгний чинь дагуу. I'm going to trust you, Би тандаа итгэе. and I know that you will bring everything to pass that you've purposed. Та өөрийнхөө зорилгыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлсэн байх болно гэдгийг би мэдчихээн гэж. In Psalms 37 verse 23, За дуулал 37-гийн 23 хэлэхдээ it says, the steps of a good man are ordered by God, and he delights in his ways. за тэгэхээр сайн хүний замууд нь эзнэр тогтоогдсон байдаг бөгөөд тэр түүний хууль тушаал баярлан баясгаа гэж хэлж байна. In the Hebrew it says, Энэ дээр яг еврей үг нь юу гэж хэлээд байгаа вэ гэхээр from God the marches of man are established. за
Бурханаас хүний алхмууд нь бүр ингээд тогтоогдсон байдгаа гэж. It says from God, Бурханаас our steps are established. бидний энэ алхах замууд тогтоогдсон байдаг гэж хэлж байна. They are established, they are prepared. Our steps are prepared. Our steps are intentional by God. Тэгэхээр бидний амьдралын замнал үнэхээр зоригтойгоор Бурханаас тогтоогдсон гэж өгүүлээд байна. Our steps are set in place. Our steps are firm. Тэгэхээр бидний энэ замнал бүр бат одоо төлөвлөгдсөн бүрэн одоо бат болсон байдаг бахан. How does a soccer player become from playing soccer to becoming a good soccer player to becoming a great soccer player to a soccer player scoring a goal? Тэгэхээр хүн зүгээр байж байгаа за би хөл мөгийн тамирчин болъё. Даруун сайн тоглодог тамирчин болъё. Бүр өшөө шилдэг тамирчин болъё. Үнэхээр байгаа ондог, оноог нь авдаг тэргүүн тоглогч нь бай гэж энэ замуудаар хүн яаж явдیں۔ It's step by step by step by step. Нэг дор хизээч биш. Алхмаар урагшилж явдаг. See, are we checking in with God that our steps are according to His plans, according to what He intended our steps to be? Тэгэхээр бид нар одоо яах гэж байна? Ингээд миний замууд яг эзний замналын дагуу байна уу үгүй юу гэдгээ шалгаж авах хэрэгтэй болж шít. Are we still positioned according to what God called us to do? Бурхан биднийг юу хийгээрэй гэж дуудсан. Яг үүнийхэн дагуу та бид алхаж гин үү? Or have we just gotten so busy with life that we've gotten into autopilot? Эсвэл тэ зүгээр л амьдралын өнөө маргаашийн асуудалтай дэнтүү завгүй яваад Бурханы надад бэлдсэн зүйлс нь тэнд ингээл хураагдаад, хуримлагдаал тоосон дарагдаж гин үү? Hoping that we're still in alignment. Бид эзний төлөвлөгөөний дагуу байгаа гэж найдаж байна. Am I still in alignment? Am I still in position for God's purposes to come to pass? Тэгэхээр Бурханы надад зориулсан тэр зориг төлөвлөгөөний дагуу би алхаж байгаа бөгөөд энэ нь биелсэн байх болно гэж. Or have I taken myself out of position because I want what I want? Эсвэл та бидтэй би юу хүсэж байгаа өөрийн хүссэн зүйлээ гүйцэлдүүлмээр байна гэж Бурханы замналаас ангид давхаад байна уу? Or am I in position still? Эсвэл яг тэр зам дээрээ яг бат зогсож байна. Are we checking in with God? Тэгэхээр Бурхантай ингэж өөрийгөө байна уугүй гэдгийг шалгаж гин үү? The word of God says, and He delights in His way. Тэгэхээр энэ дээр хэлж тэр түүний замуудад баярлан баясдаг гэж хэлж байгаа. The word delight is a word that means intimate, like with a husband and a wife. Тэгэхээр энд баясах гэдэг энэ үйл өгч юу вэ? Яг хос хоёрын тэр харилцаанд байдагтай адилхан. So when you get married, Тэгэхээр та хоёр гэрлэхэд what you love, одоо таны тэр хайртай дуртай зүйл your spouse starts to love. зүйлд таны хань ижил бас дуртай болж эхэлдэг тий? What your spouse wants, you start to want. Бас таны хань юу хүсэмжлэн та тэрийг нь дагаад хүсдэг, дурладаг болдог. What your spouse likes, you start to like. Тэгэхээр таны хань юунд дуртай байна та тэрийг нь сонирхож эхэлдэг. So when we got married, Pastor Troy and I, Тэгэхээр Troy ингээ гэрлэхэд Pastor Troy used to like Hamburger Helper. надад яг гамбургерийн юм туслах болдог гинэ. It's a little box Ингээд нэг юм жижигхэн хайрцаг. that has seasonings in Одоо тэрэн дотор ингээд амтлагчуд нь байгаа. and some rice or noodles. Одоо тэнд нэг юм будаа ч юм уу гойм байдаг гинэ. You just have to add the meat to it. Гол нь тэрэн дээр нь юу гэхээр махын тавьж өгөх хэрэгтэй та. Really bad. Тэрийгэ хийхдээ бүтэх юм байхгүй. Horrible flavor. Юмныг амталж чадна гонч. People use it when they don't have much money to make a big meal. Тэгэл хүмүүс бодохдоо те иви чаас хоол их мөнгөгүйсэн юм бах та гэж бодмоор. Pastor Troy comes from a family of 6 siblings. Тэгэд 6 ах эгчдүүтэй том гэр бүлээс өнөр гэр бүлээс гаралтай. So his mom had to stretch the food. Тэгэхээр ээж нь юу вэ гэхээр байгаа хоолоостой хүргээл олон хүүхдүүдтэй хүргэж явах хэрэгтэй тийм ээж байсан. And so this is what he grew up with. Тэгэхээр одоо юу гэхээр яг тэгэл өссөн хүн. And he loved it. Тэгээд тэр л байдалтай дуртай. And so he said, honey, I'm going to make Hamburger Helper. Тэгэл найз нь гамбургерийн туслах байна гэлдэгдэг. And I'll make it really good. Одоо энэ удаа би ста мундаг хийнэ гэл.
When I came into the marriage, Тэгээд ингээд би ийм хүний амьдралд орж ирээ гэрлэхэд I brought to him steak tartare, одоо тэр хүнийг юу гэхээр одоо ийм мистекний хүн болгож байгаа юм биш. foie gras, Одоо ингээд хоолны тал дээр нэг ондоолын болоод ах шиг байна. cheeses. Одоо тэнд чинь те хоол нь өсөж байгаа байхгүй бяслаг тавьж болд юм байна. I brought him good food. Тэгээ би чинь яг ийм хоолны хүн байхгүй юу? And he started to love what I love. Тэгээд юу вэ гэхээр яг миний дуртай хоолнд манай нөхөр дуртай болж эхэлсэн. I didn't love what he loved. Харин нөхрийн дуртай хоолнд би л авдаггүй. But when you serving God, you start to see God's heart. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэхээр та бид ингээ бурханд үйлчилж амьдраж явах явцтай юу? Бид бурханы зүрхийг ойлгож эхэлдэг. And what he desires for me, Бурхан надад яг юу хүсэж байгаа юм бол I start desiring. яг тэрийг нэг мэдсэн би өөрөө хүсэмжлээд явж идэг. So God says, we always say we delight in God's ways. Тэгээ энэ дэр түүний замуудад бүр баясдаг гэж. But this scripture says God delights in our ways. Харин энэ ишлэл юу гэж хэлээд байгаа гэхээр Бурхан бидний замуудад баярлж баясдаг гэж хэлээд байна. Why is God delighting in our ways? Тэгэхээр яагаад Бурхан та бидний амьдралын замналд тэгтлээ баярлаж баясаад байгаа юм бол? What do we do when somebody's about to score a goal? Тэгэхээр одоо хин нэгэн хүн яг гол оруулаад оноо авсан гэдэг шиг юм We get яагаад so болох юм бол? excited. Тийм юм болоход бид нар ингээл бөөн баяр We болчихсон. start cheering them on. Come on, you can do Бид нар it. ингээл балиашлалтаас чи чаднаа гол You've гэдэг. got this goal. Чи оруулж чаднаа гэл. And that's what God is saying. You have positioned yourself, and my purposes are going to come to pass in their lives. Тэр яг энэ шиг Бурхан биднийг балиашгалдаг байна шүү дээ. Сайн байна чи чадна шүү. Яг над зорилгоо чиглээд яваарай гэж. And they're going to score a goal. Тэгээ бид нар яг одоо оноо авахд They're going to score. Oh, you said? Oh. So he gets so excited because our lives are going to accomplish what he has set about for our lives. тэр Бурхан өөрөө бидний амьдралыг яг ийм байгаасаа гэж хүссэн учраас үүнийхэн дагуу та бид гол оруулахад Бурхан баярлаад байгаа хөөг. And he's going to score a goal. Тэгээд яаж юм? Оноо авсан шүү чи гэж. It says a good man. I think maybe in your verse it says a man. Тийм одоо бидний Библиэлд хүний замууд эзнэр тогтоогдсон гэж байгаа тийм. Уул үг энэ сайн хүн гэсэн утгыг But the Hebrew word for man is gever. Одоо энэ дээр нөө еврей үг нь юу гэвэр гэдэг үг байгаа. It has a different meaning. Тэгэхээр энд нэг тусгай бас утга агуулгадчих. In Genesis it says God created man. Тэгэхээр эхлэл номон дээр Бурхан хүнийг бүтээлээ гэдэг штэ. And he used the word ish. Тэрэн дээр хүн дээр юу гэхэд иш гэдэг үг ашиглаж байгаа. Man ish, woman isha. Тийм тэгэхээр эрэгтэй хүнийг иш, эмэгтэй хүнийг иша. So this is a whole different word. Гингүүд одоо энэ ишлэл дээр яг адилхан хүн гэдэг байгаа юм шиг мөртлөө тис ондоо хүн ашиг гэдэг үг ашиглагдаж штэ. See, the word gever is the same root for hero. Тэгэхээр гэвэр гэдэг тэр үг чинь юу вэ гэхээр баатар гэдэг үгтэй адил үндэстэй үг гэдэг. It means a strong man. Тэгэхээр энэ ямар утгыг илтгэдэг вэ гэхээр хүчрхэг хүн гэсэн утгыг. It means a conqueror. Тэгэхээр эн чи яг ялагч гэсэн утгатай. It means a mighty man. Үнэхээр хүчрхэг нэгэн гэсэн утгатай. A man of character and integrity. Тэгэхээр яг тэр шудраг зүй зохист тэр хүн гэсэн утга. So when I call somebody a gever, Тэгэхээр би хин нэгэн хүнийг та гэвэр гэдээ дуудахад it's a very high compliment and praise тэгэхээр би таныг маш өндрөөр үнэлж хүндэлж байна гэсэн үг байна. because it means it's an honest man, Яг энэ л итгэл таах хүн шүү. a man of integrity, Үнэхээр шудраг нэгэн шүү. a man of truthfulness, Үнэхээр үнэнч хүн шүү. a man of courage. Заримг нэгэн шүү. And it reminded me of the story of Joshua and Caleb when they went into the promised land. Тэгэхээр яг энэ үг надад яг юуг бодулсан бэ гэхээр Йошуа Калеб нөө амлалтын нутаг руу яваад ордог доо. In Numbers 13, verse 17 to 33, Тэгэхээр тоолго номны 13-ын 17-оос 33 дугаар ишлэл дээр you can read it, and it says, Then Moses sent to them to spy out the land, and he said, Give us a report of the land. за тэгэхээр энэ дээр та намайг дараа нь гэртээ очиод уншаараа тэгэхээр энэ дэр юу гэж хэлж байгаа Мосе хүмүүсээ
За та нар энэ нутгийг яваад тандаад ирээ тэгээ мэдээ авчир гэж байгаа. Moses sent the 12 spies to see what was in this land. Тэгэхээр тэр 12 хүнийг явуулаад тэр нутаг ямар байна, тэр нутаг юутай байна үзээд ир гэсэн. Was it a good land? Was it a fruitful land? Энэ сайхан нутаг байна уу, үр жимстэй байна уу? What were the people like in the land? Тэр нутгийн хүмүүс нь ямар шүү байна? And when they came back, they gave a report to Moses. Тэгээд тэд явж ирээд Мосед мэдээ өгж байгаа. He said, "We went to the land where you sent us. Таны бидний илгээсэн нутагт бид очиод It ирлээ. flows with milk and honey, and there is fruit. Үнэхээр сүү балаар бялхсан үр жимстэй нутаг байна. Nevertheless, but Гэхдээ the people who dwell in the land are strong. тэр нутгийн хүмүүс нь агуу хүчтэй юм аа. The cities are fortified and very big. Тэгээд юу юм бас дээр айгүй тийм том биетэй хүмүүс байна. We saw the descendants of Anak. Бид нарт Анакийн уруудмыг хүртэл тэнд харлаа. Anak means giant. Анак гэдэг чинь үлэмж биетэн гэсэн үг. We saw giants in the land. Тэгэхээр тэр нутагт бид үлэмж биетнүүдийг харлаа гэж. Then Caleb quieted the people. Яг энэ үед Калеб хүмүүсийг дугаалгаад And he said, "Let us go up once and take possession, за цөмөрө дахиад тийшээ очиод яг өөрсдийнхөө байр суурийг эзлэе гэсэн. for we are well able to overcome." Бид тэднийг ялж чаднаа гэж хэлсэн. But the people said, "We can't go Тэгэхээр хүмүүс яасан бид чадахгүй гэж. because there are giants in the land." Яагаад тэгэхээр тэр нутгийн хүмүүс нь үлэмж биетэй штэ. What a big difference between the spies, the 10 spies who saw the giants, and the Joshua Caleb who also saw the giants. Тэгэхээр тэр үлэмж биетнүүдийг хараад ирсэн 12 тагнуулчин 11 юм яриад нөгөө Йошуа Калеб хоёр нэг ондоо юм яриад энэ ялгаа нь юу байсан юм? The 10 spies said, "We saw the land that God promised to us." God said, "I will give you this land." Тэр тэд хоёр яаж бид тэр нутгийг очиод үзлээ. Үнэхээр бурхны амлсан тэр нутаг мөн байна гэж байгаа. But they said, "We saw the giants and it is impossible." Тэгэхээр энэ 10-ын тухай ярьж байгаа. Яалтчгүй амлалт бурхны амлсан нөгөө газар мөн байна. Гэлээ гэхдээ хүмүүс нь үлэмж учраас бид тэр газрыг авч дийлэхгүй. They saw themselves as grasshoppers. Тэгээд тэд өөртөө бүр нүдэндээ юу гэж төсөөлөө бид зүгээр л царцаа юм байна гэж байгаа. And they said the giants saw us as grasshoppers too. Тэгээд одоо яаж юм? Тэр үлэмж биетнүүдийн нүдэнд ч гэсэн бид адилхан царцаа шиг л байгаа гэж байгаа. Joshua and Caleb said, "Let us go out once because we are well able to overcome them." Харин Йошуа Калеб хоёр гисэн ч гэлээ та бид ийхүү яваад очих юм бол тэр газрыг өөр юм болгож авч чадна штэ гэж. Joshua and Caleb didn't see the problem, they saw the possibility. Тэд асуудал дээр төвлөрөөгүй харин боломжийг нь олж хараадсан. They saw the goal, Тэд юу яг бурхны нөгөө харуулсан зорилгоо хараад байгаа юм. their promised land. Тэр амлалтын нутгаа харж ирсэн. And they said, if God said we will have it, Хэрвээ бурхан үүнийг бидэнд өгнө гэд хэлчихсэн л юм бол He will do it. тэр үүнийгээ гүйцэлдүүлнэ штэ. Thou allowed God to order their marches Тэгэхээр үүний тулд юу юм бурхан тэдний замыг чиглүүлэх шаардлагатай. in order for God's purposes to come to pass. Нөө бурхны анхны зорилго биелсэн байхын тулд. Why was Joshua and Caleb able to say, regardless of what the problem is, we will trust God? Тэгэхээр Йошуа Калеб хоёр тэр харагдж байгаа бодит асуудлыг үл тоогоод үнэхээр энэ нь бидэнд боломжтой бид бурхандаа итгэнэ гэж яагаад хэлж чадсан юм? We will not fear. Бид айхгүй гэсэн шүү. We will have our rest in God. Бид эзэн бурхандаа түшиглэх болно. We know that God will uphold us. Бурхан өөрөө биднийг барьж тогтооно. Why were they able to say this? Яагаад тэр хоёр энэ мэд үгсийг хэлж чадаад байгаа юм бол? Because a year before they went to spy out the land, Учир нь ийхүү тэр нутгийг тандаж явж орохоос хэдэн жилийн өмнө a year after they came out of slavery, тэгээд энэ олон жилийн энэ боолчлын жилүүдийн дараа тэнд очиход God established the tabernacle, Бурхан яасан бэ? Тэнд өөрийн майхан сүмийг байгуулсан. the place where he would dwell. Тэр майхан сүмд юу вэ? Эзний оршихуй оршдог газар. So the tabernacle was built here, Тэгэхээр одоо энд ингээд жишээ нь эзний өргөө байгуулагдсан байх нь шүү дээ. and the tent where they would live in was here.
За тэгэхээр одоо тэдний энд визний өргөө бахад тэдний амьдардаг байханднууд нь энд ингээ баригдсан. So when Moses and Joshua went into the tabernacle, Тэгээ Мосе Йошуа нар яг тэр эзний өргөө рүү яваад ороход the presence of God would come down. тэдний дээр эзний оршихуй хүчин бууж ирдэг байсан. They went into the presence of God. Тэгэд эзний оршихуй руу явж ордог байсан. But all the Israelites would look. Харин бусад израильчууд тэднийг ингээд гаднаас нь харж идэг. They would look from afar, Нилээн алсаас зайнаас харж байгаа. but they never went in. Гэхдээ эзний оршихуй руу тэд яваад орж болдоггүй байсан шүү дээ. The Bible says that when Moses came out of the tabernacle, Joshua stayed and lingered in the presence of God. Бичээс юу гэж хэлж байгаа гэхээр Мосе эзний өргөө рүү түүний оршихуй руу яваад ороход яг Йошуа тэнд түүнийг хүлээгээд тэндэ байж идэг байсан гэж. It was in the presence of God, Тэгэхээр эзний оршихуй дотор in the place of intimacy. энд нэг юм татан байдал бий болоод байгаа биз. But Joshua came to know his God. Тэгээ Йошуа яаж яалтчгүй бурхан маань бурхан юм биш үү гэж ойлголоо. He got to know the character of God, Тэгээ бурханы уул мөн чанарыг тэр ойлгож эхэлсэн. the goodness of God, Бурханы сайн сайхныг ойлгох. the faithfulness of God. Бурханы итгэмжит байдлыг. If you read Psalms 37, when you get home, go read the Psalm 37. Хэрвээ та гэртээ очиж дуулын 37-г нэг дэлгээд сайхан уншаарай. I highlighted all the places where God talks about the righteous man. Тэгээд зөвхт хүний тухай ярьсан бүх эсгүүдийг би өөрийнхөө Библиэлд ингээд тодруулсан байдаг. He will talk about the wicked man, the righteous man, the wicked man, the righteous man. Ёрын нэг нь зөвхт нэг, ёрын нэг нь зөвхт нэг нь дандаа ингэж харьцуулж хэлж байгаа. Go and read everything about the righteous man. Тэгэхээр зөвхт нэгний талаар хэлсэн үг нэг болгыг та анзааран. Joshua got to know that God will not let him foil. Тэгэхээр Йошуа юуг мэдсэн бэхээр бурхан өөрсдийг нь ингэж одоо эзэнгүү хаяхгүй гэдгийг мэдчихэж байгаа. Joshua got to know that God will uphold him and strengthen him. Бурхан өөрөө хүчрхэгжүүлж барьж тогтооно гэдгийг тэр мэдчихсэн. Joshua got to know that God will not forsake him. Бурхан хизээж умартаж орхихгүй гэдгийг мэдчихсэн. Joshua knew that God would give him wisdom, Тэг бурхан шаардлагатай мэдлэг мэрэгүү ухааныг өгнө гэдгийг. that he will help him, that he will strengthen him, that he will deliver him. Тэр биднийг үнэхээр хүчрхэгжүүлж, үнэхээр одоо цөмлүүлж ялуулна гэдэг. Joshua knew that God would be a stronghold. Бурхан өөрөө бидний бат цайз болтой гэдгийг Йошуа мэдчихсэн. He knew that what God had spoken, Бурхан юу айлтчихсан бэлээ. the land that God would promise to him, Энэ нутаг зайлшгүй бурхнаас маань God would do it. Тиймээс бурхан өөрөө гүйцэлдүүлэх болно. That's why Joshua said, we are well able to overcome. Тэгээ Йошуа гэж бид зайлшгүй ялж чаднаа гэдэг итгэл үнэмшил түүнд байна. See, unfortunately, the rest of the Israelites had to spend 38 more years in the desert. Харамсалтай нөгөө 10 итгээгүй улмаас яаж вэ? Тэд тэр цөл нутагт он жилүүдийг өнгөрөөж байгаа шүү дээ. That whole generation had to die, and God had to bring up a whole new generation that would know him. Тэгэд энэ итгэлгүй энэ үеийнхэн бултаараа цүлд үхэж дуусаад тэр цоор шинэ үе гарч ирэх шаардлагатай болсон. That would have faith in their God. Яг эзэнд итгэлээ өгөх тэр шинэ A үе. generation that will know their God. Эзэн бурхнаа таньж мэдсэн тэр шинэ үеийнхэн. A generation that would know that what God had established, he would perform. Бурхан өөрийн тогтоосныг бүрэн гүйцэлдүүлдэг юм а гэдгийг ойлгож мэдсэн тэр үеийнхэн. See, it's in that place of intimacy where we discover God. Тэгэхээр одоо миний бурхан чи яг ийм гэдгийг мэддэг энэ дотн харилцаа. It is a place of intimacy where we will know who our God is and who we are in him. Тэгэхээр энэ дотн харилцаан дотор та бид бурханыхаа тухай ойлгож мэдээ зогсохгүй бас бурхан дотор би хийм бэ гэдгээ олж мэддэг. See, we don't always know the exact plan, the outline, the architect plan. We don't know all the ways of God. Мэдээж инглээгээд бид нар бидний амьдралд хандсан бурхны төлөвлөгөөг барилгын план зураг шиг ингээл бүх зүйлийг нь бүх шат дараалтайг нь бүгдийг мэднэ гэсэн үг биш. We don't know every detail. Нарийн деталуудыг та бид мэддэггүй. But it says, I will position myself Гэлээ гэхдээ яаж чинь би итгэлээрээ бурхныхаа зүг хараал зогсно. so that you can direct my footsteps. Эзэн минь та өөрөө миний замуудыг та чиглүүлж өгөөрэй. I will align myself with what you have spoken. Таны айлтгцсан үгийн дагуу би өөрийгөө яг тэр жанжин шугамд нь байлгая. So that you can kick the ball.
Тэгээд яаж ийн? Бурхан та намайг яг бөмбөгөө олгоод тэр одоо гол руу into the goal яг өөрийн зорилгыг та гүйцэлдүүлээрэй. and have your purposes come to pass. Ингэж баймааж нь тэр зорилго яг ажил хэрэг болсон байх бол. See, God doesn't let us know all the details. Тэгээ үүний тулд бурхан ширхэг нарийн деталь болгоныг биднэрт мэдүүлдэггүй. He wants our obedience, right? Тэгэхээр тэр биднийг ямар ч өөрт нь итгэхээсэй гэж хүсэж байгаа тийм. But He doesn't give us all our details Тэгээд энэ шалтгааны улмаас магадгүй тэр нарийн деталуудыг өгдөггүй ч байх. because our peace will come from knowing the details Уул нь ингээ бүх деталуудыг мэдчихвэл бид нар айгу тайван болох гэж тийм. instead of our peace coming from knowing our God. Харин эсрэгээрээ юу вэ гэхээр эзэн бурхнаа таньж мэдсэн байдлаас бидний ямар тайван ирэх болно. See, so in the place of intimacy, Тэгэхээр яг нөө бурхантайгаа тэр дотн байх тэр байдлаас. that God reveals to us who we are. Тэгэд энэ дунд бас бидний хэн болохыг бурхан ойлгуулж өгдөг. It's in the place of intimacy that we get to know who our God is. Тэгээд тэр дотн байдал дотор миний бурхан хэн билээ гэдгийг бид нар улам илүү бат болгож байна. Learning to trust Him, Тэгээд түүндээ итгэж сурдаг. learning to have faith in Him. Түүнд итгэлээ бүр тавьж сурдаг. See, intimacy with God Тэгэхээр бурхантай дотн байх гэдэг нь is the core foundation of our being that cannot be shaken. энэ маань юу вэ гэхээр юунд ч үл ганхах бүх зүйлийн маань үндэс байх ёстой юм аа. See, when Jesus climbed into the boat and a storm arose, Тэгээ Есүс энэ дэлхийд байхад яд нэг завинд суугаад явж байхад яадаг нэг шуурга дэгддэг те. it said Jesus took a pillow into the boat. Тэгээ шуурганы дэгдэх үед Есүс дэр аваад And when the storm was carrying on, He was sleeping in the boat. тэгээ яг шуурга став тэнд чинь нүүр нүдгүй юм болж байхад тэр дэрээ дэрлээд унтчихлаа гэдэг. Because He knew who His Father was, Яагаад ийм тайван байгаа юм гэхээр миний аав хэн гэдгийг тэр мэдээд байгаа байхгүй. and He had rest and peace. Тэгэхээр аавынхаа хэн гэдгийг мэдж байгаа учраас тийм амгалан тайван байж чадсан. See, do we lose our peace when things get difficult? Юмс чангараад ирэхэд бид нар ингээд амар тайван алдаж эхлээд байдаг те. Do we get consumed with anxiety? Бид нар бүр санаа зовнилт бүр итгэдчихэдэг те. And we forget to trust God. Тэгээ юу эзэнд итгэх мэтгэх тэрийг бүр тас мартцсан явдаг шүү. In the storm, we forget that God promised that He will uphold us and not let us fall. Тэгэхээр одоо юу гэхээр яг энэ үед биднэрт хандсан бурхны зориг төлгөө биднийг тийм болохгүй шүүгээ барь тогтоохдаг. Do we know that no matter what happens, God has His purposes and He knows His purposes will come to pass? Тэгэхээр амьдралд өнөөдөр юу ч тохиолдчихлаа гэсэн. Бурхан надаа амласан юм чинь амлалтаа биелүүлж л таараа гэж түүнд итгээд яв. Or are we gripped with fear? Эсвэл бид нар айдас эзэмд автагдчихад байна. Because in Psalm 37 it says Яг тэр нөө дуулын 37 хэлэхтэй that fear brings about great harm. тэр айдас тэр аюулыг дагуулдаг тухай өгүүлж байгаа. Why does it bring harm? Яагаад энд аюулыг авчираад байгаа? Because it brings us out of the positioning where God can bring the goal and the purposes to come to Тэр pass. айдас яагаад хор хүнэлийг авчираад байгаа вэ гэхээр бид нөгөө өөрсдөө яг бурхны замлын дагуу байршуулах тэр байдлаас бид нарыг авч хаяад байгаа хөө. The harm that it does means that God cannot, His purposes cannot come to pass in our lives. Тэгэхээр яагаад энэ ч хор хүнэлтэй вэ гэхээр бурхан биднийг ихтэй яг тэр гол болгоод өшөглөх ёстой хат бид өөр байрлал руу өөрсдөө шилжүүлчихэд нөө зорилго нь биелэхгүй болчих гээд шүү дээ. See, in the psalm, it constantly says, "Do not fear, do not fret, do not worry, don't be anxious." Тэгээ дуулал номон дээр бүр хангалттай олон давтагдаж хэлдэг. Бүү санаа зов, тайван бай, итэг гэд. It says, "Rest in the Lord Эзэн дотор and wait амрах patiently for it." төвчээртэйгээр хүлээ гэж хэлдэг штэ. It says in Habakkuk 2 verse 3, Хабакук 3:2 2:3 юм байна. it says, "For the vision is yet for an appointed time." За энэ зүн хараа яг тэр тогтоогдсон цагийн төлөө юм аа. But the end, even though it tarries, Хэдийгээр энэ зүн хараа биелэгдэхдээ жоохон удаашралтай ч гэлээ. it will come to pass. Бүр зайлшгүй биелэгдсэн байх болно гэж хэлдэг. Even though we don't see it coming to pass immediately.
яг үүнчлэн бидэнд ирсэн амлалтууд тэр даруй биелээ олдоггүй ч гэлээ. We don't worry. Бид санаа зовдгоо маа. We are at rest. Яагаад вэ? We- Бид түүн дээр түшиглээд байгаа. We are confident that God will bring it to pass Бурхан өөрөө нэг үйлдэлж өгөх болно гэдэг бат итгэл бидэнд байна. because God will not lie. Яагаад гэхээр бурхан удлаа ярихгүй шээ. See, it was 470 years from when God told Abraham that he was going to bring the Israelites into their promised land. It took 470 years. Бурхан Авраамд би чамаас нэг үндэстнийг гаргаад тэр үндэстэн ч амлалтын нутагт орсон байх болно гэж хэлснээс бүхэл бүтэн 430 жил өнгөрч байгаа хөө. That's a long time to wait. Энэ нас хүлээхэд үгүймэн урт хугацаа яа. Thankfully, we don't need to wait that long. Гэтэ эзэн талархад та бид ингэж хитэн зуунаар нь дамжиж хүлээх шаардлагагүй юм да. But it's in that waiting period Тэгэхээр яг энэ хүлээлтийн тэр цаг мөчид that we get to know our God. бид харин бурхныгаа илүү ойлгож мэддэг. It's in that waiting period that God does a big work in our lives. Ер нь түүнийг хүлээх тэр цаг үеүүдэд бурхан бидний дотор ажиллаа хийдэг. It's in the waiting period that God stretches us Одоо тэр хүлээлтийн үед бурхан биднийг ингэ сунгаж татчихийдэг. and enlarges our capacity. Бидний чадамж бололцоог ингээд улам илүү нэмэгдүүлж идэг. It's like clay in a potter's wheel. Яг л одоо ваарчны гардах тэр шавар The шиг. potter puts the water on the clay so he can enlarge it. Тэгэхээр тэр ваарчин те тэр шавар дээр өшөө ус нэмээд энийгаа ингээд сунгаад том болгож байгаа шиг. See, because the capacity that we have today Тэгэхээр өнөөдөр бидэнд байгаа энэ чадамж is too small to hold and carry what God has in store for you. Бурхны та бидэнд бэлдсэн тэр зүйлстэй харьцуулахад дэндүү өчүүхэн байгаад идэг. You have to be stretched and enlarged to carry the greatness that God has placed for you. Тэгэхээр Бурхны таны дотор тавьж өгсөн үлэмж давуу агуу байдлыг та тээж амьдрсан байхын тулд зайлшгүй сунгагдаж татагдах хэрэгтэй болж байгаа. It's in the waiting period that He breaks the old version of you. Энэ хүлээлтийн цаг мөчид хуучин таныг Бурхан эвдчихийдэг. It's in the waiting period that God makes you a giver. Тэгээд яг энэ хүлээлтийн цаг үед Бурхан таныг ёстой жинхэнэ гэвэр болгож идэг. See, you can be good and nice, Та одоо бас боломжийн сайн л да. but are you a giver? Гэлээ гэхдээ та яг гэвэр мөн үү? Do you carry the character of God? Бурхны уул мөн чанарыг та яг тээдэг нэгэн мөн үү? Are you faithful like your Father? Яг аав шиг итгэмжтэй нэгэн та мөн үү? Are you trustworthy? Та итгэл даахууц нэгэн мөн үү? Are you a man and woman of integrity? Та тэр үнэхээр яг шудрах зүй зохистой байдаг тэр эмэгтэй эрэгтэй мөн үү? See, we always say your gift will make room for you, Тэгээ бид нар нэг ингэж ярьдаг да. Танд байгаа бэлэг авьяас танд одоо боломжийг нээнэ гэж. but it's your character will keep you there. Гэлээ гэхдээ 1000 боломж нээгдсэн байлаач гэлээ. Тэр боломж дээр таныг байр тогтоодог нь таны зан See, мөн God, чанар. God may promote you Бурхан таныг тушаал дэвшүүлж болох юм. and put you in a high position of influence. Бурхан таныг нилээн нэр нөлөө бүхий тэр өндөр байр суурьлууд чиглүүлсэн байж болох юм. But if you are not honest, Гэхдээ та үнэн ч хүн биш бол that door was shut. тэр нээгдсэн хаалга бас хааг. See, God wants to transform His character into your life. Тэгэхээр тэр биднээс юу хүсэж байна вэ гэхээр түүний мөн чанар та бидний дотор шилжиж бий болсон байгаас. So you can stay where He purposed you to be. Тэгээд тэр таныг хэн байлгахаар тогтоосон тэр газар нь та тогтож үлдэж чадна гэсэн үг. It's in this place of waiting Тэгэд энэ хүлээлтийн мөчөд энэ зүйл болж that He puts His wisdom and understanding into your life. тэгээд тэр таны амьдралд өөрийнхөө тэр ойлголт мэдлэгийг өгч байна. No longer are you going to do it your ways, the way you know how to do it, Та альваг юу яаж хийдэг вүлээ өөрийнхөө нөө сурсан мэдснээр биш. but you're going to do it according to God's ways, Харин Бурхны замуудаар хийж сурдаг. His understanding, Түүний ойлголтын дагуу. His way of doing things. Түүний альваг хийдэг арга замуудын дагуу. See, when God called Pastor Troy and I to start a Bible school, Бурхан Трастер битэрийг яг Библийн сургууль эхлүүлээ гэдээ дуудахад all we knew was a Bible school in a building. тэгэхээр битэрийн ойлгож ирсэн юугаар Библийн сургуулийн нэг барилгал дотор хараад. So we stepped out in obedience Тэгээд ямар тач итгэлээр алхам хийсэн. and we did what God told us to do, Тэгээд Бурханы ойлгуулж байгаа зүйлийг бид хоёр хийсэн.
But we did it according to our way of thinking and knowing. Гэтэ ихэнх үед юу гэхээр нүний өөрсдийнхөө л ойлголт хийж дадснаар юмыг ингэж зүтгүүлж эхэлж байгаа. We have a room, Тэгэл ямарс нэг хичээлийн нэг танхим we байна. have the chairs, Тэгэл тийм саналуудаа тавьчих. we have the students in front of us. Тэгээд ингээд оюутнууд маань өмнө минь баг. And it went good in the beginning. Эхэндээ ер нь дөрөв болж исэн. But then God was making it very difficult for us. Гэхдээ юу гэхээр бурхан баг өөрөө юмыг Things started to get байгаа юм шиг. things started to get very difficult. Үнэхээр чанга хэцүү болж эхэлсэн. And we were saying, God, we're doing what you called us to do. You asked us to do this. Бурхан минь яг юу болоод байна? Таны л хэлсэн зүйлийг бид хоёр хийгээд явж байгаа нь энэ штэ. But God said, I have a greater way of doing it. Гэсэн чинь бурхан юу гэж хэлсэн? Миний арга замууд илүү агуу штэ. And when we said, God, we're going to listen to your wisdom, Тэгээд за бурхан минь нэрэ таныхаа мэрэгэн ухаан зөвлөмжийг бид анхааран сонсъё. we closed the building that couldn't go anywhere. Тэгээд одоо үүнээс цааш явж чадхаа байсан яг тэр барилгатай холбоотой үйл ажиллагааг That зогсоосон. limitation of a physical building. Тэгэхээр одоо хаашаач авч яв зөөж болохгүй тэр барилгатай холбоотой үйл ажиллагааг дуусгаад And we put it online. одоо юу вэ? Онлайн хэлбэр рүү Where people from all over the world could come and partake in the Bible school. Ингэнгүүд яаж байгаа гэхээр дэлхийн хаач байгаа хүмүүс энэ Библийн сургууль суралцах God started to help us establish Bible schools across the world. Тэгэхээр яаж юм? Бүр улс орон дамнаад энд нэг Библийн сургууль байж болохыг ойлгуулсан. If we were stuck to that physical classroom, Хэрвээ бид нар тэр л нэг танхимаараа хязгаарлагдаж үлдсэн бол we wouldn't have been able to come to Mongolia Монголд ч ирж чадахгүй л ингээд дуусах байлаа шүү дээ. and be called to other nations. Харин яагаад энэ бид үндэснүүд рүү дуудагдсан хүмүүс. See, we see things one way, Тэгэхээр та бид юмыг ингээд яг нэг өнцгөөс хараад байгааз but God sees something a greater way. харин бурхан энийг үлэмж агуу байдлаар харчихна. See, sometimes we get misaligned. Тэгээд заримдаа бид нар бас замаа алднаа. We make mistakes. Тэгээд алдаа гаргана. We make wrong decisions. Бид нар бас буруу муу шийдвэр гаргана. We don't position ourselves. Тэгээд яаж энэ яг өөрсдийнхөө тэр байр байдлыг хадгалж чадахгүй болчиход байна шүү дээ. Maybe we're in a position of making a wrong decision right now, and God says, just cancel those plans and position yourself according to what I want you to position Тэр yourself. магадгүй бид нар яг өнөөдөр нэг буруу шийдвэр гаргаад өөрсдийгөө тэр бурхны замуудаас ангид олгочоод байвал эзэн яаж вэ? Наад төлгөөгөө болчооч дээ гэж байгаа. Maybe sometimes we didn't understand what God was doing, Бас зарим үед бурхан яг юу хийгээд байгааг нь ерөөсөө ухагдаж ойлгогдож өгөхгүй явд. the waiting period became very long, too long for us. Хүлээлгийн мөч нь бид нар дэндүү удаан санагдах ч өдрүүд байдаг. And we said, I'm going to take my life back in control Гэлээ одоо яг тэр би өөрөө ингээд амьдралаа хянаад аваад явчмаар байд. instead of trusting God to the end. Бурханд ингээд эцэст нь тултал итгэхээсээ илүүтэйгээр би өөрөө бүх зүйлийг хяналтандаа оруулах гэдэг. See, all we need to do is come back to God. Тэгэхээр яаж юм? Бид гол нь ямар ч байлаа гэсэн дугай бурхныгаа чиглэл очих хэрэгтэй. And ask Him to forgive us. Тэгээ бурхан минь та намайг уучлаач. Ask Him to realign us. Та намайг яг өөртөөгөө нэг шугам дээр хайж Come back into the position that He set for us. та биднийг хэн байх хэвээр юу байх хэвээр яг тэр байр суурин дээр минь очиж гэж. Because it's in our positioning that we will inherit our land. Учир нь тэр байр сууриа олж ийж бид нар амлалтынхаа нутг руу очиж. It's in our positioning that God can kick us and fulfill His purposes. Тэгэхээр бурхан өөрийнхөө зориг төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн байхын тулд бид нарыг тэр байр суурин дээр тавьж ийж тэр өшөглөх хэрэгтэй байхгүй юу? See, in Psalms 37, Тэгэхээр дуулалын 37 дээр хэлэхдээ 6 times it says, 6 удаа ингэж хэлж байна. and you will inherit, Чи өвлөх болно. and you will inherit, Чи өвлөн авах болно. and you will inherit, Чи өвлсөн байх болно. and your inheritance will be, Тэгэхээр чиний өв залхамж болсон байх and болно. you will inherit, Үнэхээр чи үүнийг өвлөх болно. and you will inherit. Чи үүнийг өвлөх болно. He said, because when you position yourself and inherit your promised land, Та өөрийгөө тэр бурхны байр суурин дээр аваачаад та түүнээс тэр амлалтын нутгийг your seed will be blessed. ингэж таны үр удам өрөөгд. You will be fruitful. Тэгээ та өөрөө үр жимстэй. You will be prosperous. Та хөгжиж амжилтны. You will have plenty. Тэгээд та хангалуун байх болно. See, you will have peace. Гол нь та амар амгалан байх. See, the Israelites, if they had known their God, Тэгэхээр Израильчууд тэд эзэн бурхнаа мэддэг байсан. positioned themselves, Тэгэд өөрсдийгөө тэр байрлал дээр тавьсан.
to come into the goal of their promised land, Би амлалтын нутаг руу орно штэ гэдэг зүйлийг өөрийнхөө зориг болгосон. they could have been in that promised land for 40 years already. Ингэсэн бол айл тэр 40 жилийг тэнд өнгөрөөлгүйгээр нутагтаа орчихсон байх байсан. But because they did not trust God, Голондаанч тэд they didn't position themselves. Тэд өөрсдийнхөө байршуулсан учраас The giants that they were supposed to conquer, одоо уулын тэр үлэмж биетнүүдийг тэд ялах хэрэгтэй байсан шүү дээ. now their children had to conquer. Одоо тэд биш үр хүүхдүүд нь ялах болж байгаа. See, generations will be affected Тэгэхээр эндээс бас бид нар юуг харж байгаа гэхээр бидний амьдралын байр байдал үр хүүхдүүдэд манаас нөлөөтэй байгааз by your positioning or your dispositioning. та өөрийгөө бурхны байр суурин дээр тавьж чадчихэв үү чадахгүй байна уу гэдгээр. Don't let your children and the generations fight the giants that you were supposed to fight. Уулын та өөрөө тэр үлэмж биетэнтэй тулалдах ёстой атал өөрөө бууж өгөөд үр хүүхдээрээ битгий тулалдуулал та. You need to conquer those giants Уулын та тэр үлэмж биетнийг ялах ёстой. so that the generations becoming behind you will be able to come into that promised land. Тэгээд ингэсэн бол яаж юм? Таны араас гарч ирж байгаа үр хойч чинь зүгээр л тэр нутагт орж амьдрах байсан шүү. And eat from the fruit of your decisions. Таны шийдвэрийн үр жимсийг тэд идж байгаа байхгүй. See, your musicians can come up. Тэгэхээр одоо яг өөрийгөө байралд нь оруулах. What has God asked you to conquer? Тэгэхээр бурхан та биднээс юу ял гэж юу хүсээд байгаа. What are your adversities that you are facing? Өнөөдөр ер нь та ямар эсэргүүцэлтэй тулаад байгаа. What are the giants that you are facing? Таны амьдралд ямар үлэмж биетнүүд байна вэ? See, if God calls you, Тэгэхээр бурхан таныг дуудсан л He will equip you. тэр өөрөө таныг зэвсгэн. He will give to you everything you need to come into your goal. Таныг тэр зоригтой биелүүлсэн байхын тулд шаардлагатай бүгдийг нь Everything you need for God's purposes to come to pass, God has already made provision for. Бурхны зориг гүйцэлдүүлсэн байхын тулд танд шаардлагатай бүх зүйлийг бурхан өөрөө хангадаг юм шүү. He will take care of you. Тэр танд өөрөө санаа тавина. He will sustain you. Тэр өөрөө таныг барьж тогтооно. He will give you peace. Тэр танд амар цайвныг өгнө. You will not fall. Та унахгүй. Even though it gets difficult, Яг уу юм чангардаг л та. He will strengthen you. Гэлээхтэй тэр таныг хүч. But you have to stay in position. Гол нь та нөө байраа хадгал. You have to stay in position for God to be able to score the goal of your life. Бурхан таны амьдралаар оноо авсан байхын тулд та тэр байрлалаа хадгал. What happens when a guy scores a goal? Тэгээд гол оруулахад яадаг вүлээ? The crowds go crazy. Тэнд байгаа зэрэг солиордог үсттэй. They start cheering for the one who scored the goal. Тэгэхээр балиа ашиглагч нартай ерөөсөө тэр гол оруулсан нөхрийг бүр тэрч үнсэх нь холгүй юм болж байгаа шүү дээ. Who do we start cheering for when that goal is accomplished? Тэгэхээр яг энэ гол ороход бид яг хэнийг балиа ашиглаад байгаа. We start cheering God. Тэгэхээр та бид бурхнаа балиа ашиглаж. We start glorifying God. Энд чи юу? Бид бурхандаа алдармах. Because the word of God says that when we lift him up, үг хэлэхдээ бид түүнийг өргөмжилөхөд he will draw people to him. тэд хүмүүсийг өөртөө татдаг гэж байна. When people see you walking in the peace of God, Тэгэхээр та бид бурхны амар амгалан дотор алхаж амьдрахад when people see that your life is prospering because you've positioned your life for God's purposes to come to pass, тэгэхээр та өөрийнхөө амьдралыг үнэхээр эзний замууд дээр байлгаж түүний зориг биелсэн байхын тулд та эзний замаар алхсан хിവэрэ байгаад та хийж байгаа ажил үйлдэл амжилт бүтээл олоод it catches their attention. Энэ нь юу итгэдэггүй хүмүүсийн анхаарлыг олдог. See, the greatest purpose for your life Тэгэхээр та бидний амьдралын агуу зорилго нь is to carry the presence of God. дугайл бурхны оршихуйг тээж амьдрах байхгүй. The presence of God that transforms lives. Тэгэхээр бурхны оршихуй хүний амьдралыг The presence of God that brings people out of bondage and out of slavery. эзний оршихуй хүмүүсийг энэ дарамт боолчлоос гаргадаг. To bring them into freedom. Тэр хүмүүсийг See, эрхчлүүлээд that is our high calling. энэ та бидний дээд дуу. To bring others into their promised land. Бид өрөөлийг бусдыг амлалтын нутаг руу дагуулмаар байна штэ. See, the Bible said the nations of the earth will be blessed through Israel. Тэгэхээр бичээс юу гэж хэлж байгаа гэхээр Израилаар дамжуулаад бүх үндэстнүүд өрөөгдсөн байх бол. The same is with your life.
Таны амьдрал гэсэн яг адилхан байна. That people around you will be blessed Тэгэхээр танаар дамжуулаад таны эргэн тойрны хүмүүс өрөөгдөх нэ. because you've positioned yourself. Яа тэгэхээр та өөрийгөө бурхны зам дээр тавьсан. Everyone just stand up on your feet. Хамтдаа босцгоо. And I'm going to pray for you. Тэгээд цөмөрө залбирцгаая. See, it first begins, this road, these steps can only begin once you've accepted Jesus into your life. Тэгэхээр бидний яриад байгаа энэ замнал юу вэ гэхээр та бид Есүс Христийг зүрх сэтгэлдээ амьдралдаа хүлээж авсан цагаас эхэлдэг. You have to come into your relationship with your Father. Тэгэхээр та бид бүтээгч бурхан аавтайгаа харилцаатай болох хэрэгтэй. You have to come into relationship with the one who created you. Тэгэхээр таныг бүтээсэн бий болгосон тэр нэгэнтэй та харилцаатай байгаарай. If you don't know Jesus and you haven't accepted him into your life, Та хараахан Есүсийг мэдхгүй бол you've lived a life according to your own understanding. одоо амьдралаа та өөрөө л өөрийнхөө ойлголтоор аваад явж You've байгаа. done things the way you know how to do it. Та альбаг өөрийнхөө мэддгээр л бас одоо хүртэл авч You've явж lived a байгаа. life independently of God. Тэгэхээр одоо юу юм бид нар бурхан дээр түшгэлсэн амьдрал. I want to invite you to say this prayer with me. Тэгэхээр та үнэхээр эзнийг мэдгүй өнөөдөр анх удаа ирж байгаа. Everyone close your eyes. Цөмөрө дор бүрнээ нүдэ анцгаая. And pray this prayer with me. Цөмөрө хамтдаа энэ залбирлыг залбирцгаая. Father, Аава, thank you for your great plans for me. надад зориулсан төлөвлөгөөнүүдийн тань төлөө талархъя. Thank you that you love me so much that you know every detail about my life. Миний амьдралын бүх зүйлийг та ширхэгчин мэддэг хэрнээ намайг ингэж хайрладаг танд баярлалаа. Father, forgive me of my sins. Аава гим нүглийг минь та уучлаач. Wash me clean. Та намайг угааж цэвэр болгооч. Forgive me of my mistakes. Миний алдаа дутагдлыг та ууч. Forgive me of living my life independently from you. Танаас ангид тусдаа амьдралаа авч явсан намайг та уучлаач. I want to know you. Би өнөөдөр таныг таньж мэд. I want to know your plans for me. Тэгээ надад хандсан зорилго төлөвлөгөөг Ask you that you will come into my life. та амьдралд минь орж ирээч гэж би таныг урьж байна. I want to know my Father. Аа би таныг таньж мэдмээр. I want to know your plans for me. Надад хандсан зорилгыг тань. I want to know your great love for me. Над руу хандсан хайрыг тань би ойлгомоор байна. Spirit of God, Ариун сүнсээ come into my life. тамны амьдралд бууж ирээч. Awaken me. Та намайг сэрээж өгөөч. Bring my spirit to come alive again Та миний сүнсийг дахин өөрийнхөө дотор амьд болгооч. and connect me to my Father. Та намайг аавтай минь холбож өгөөч. In Jesus' name. Есүсийн нэрээр. Father, we ask you to come into our lives, Аава тэгээд та амьдралд минь орж ирээч гэж би танаас not only as our Savior, зөвхөн миний аврагч байгаа зогсохгүй. but as our Lord. Бас миний эзэн болооч. And for everyone, those who have said, I used to be positioned, Би өмнө нь эзний замаар замандаг байсан. but I came out of positioning Гэтэ би түүний замуудаас ангид болчихжээ гэж. because I got caught up with the concerns of life. Энэ амьдралын завнал бэрхшээлийн улмаас, I got caught up with the fears. энэ айдсын улмаас, I got caught up on the things. My eyes were set on the circumstances, би харцаа нөхцөл байдал дэндүү тавьчихж гэж. on the giants of the land. Энэ нутгийн тэр үлэмж биетнүүдийг хараад. And I took my eyes off of my God. Харин би ингэж явсан бол өнөөдөр би харцаа дахин тань дээр тавьж гинэ гэж тайл. God, I ask you to forgive me. Намайг та бас уучлаач. I want to come back into positioning with you. Би ахаад таны дотор тэр байраа эзлэмээр байна. I want my life to be the ball that you kick into the goal. Амьдрал маань үнэхээр яг танаар тэр байгаа онсон тэр бөмбөг мэт байлгаас For the great purposes that you've established in my life to come to pass. бидний амьдралд тавьсан тэр зорилго төлөвлөгөөд нь биелсэн байхыг бид хармаар байна. I want it to come to pass. Энэ нь үнэхээр бүрэн биелээ болсон байхыг би хүсэж байна. I want my life to glorify you. Энэ амьдрал маань танд алдар магтаалыг өргөөсэй гэж хүсэж байна. So Father, I make a decision again. Би өнөөдөр дахин энэ шийдвэрийг гаргая. I'm going to position myself Би өөрийгөө яг таны замууд дээр байрлуул. that your name may be glorified in my life. Ингэж баймаж амьдралаар минь таны нэр алдаршуулагдах болтугай.
So, Father, I thank you for this congregation of Ahmed Oog. Аваа тэгэд амьд үг чуулганыхаа төлөө танд талархъя. I thank you for bringing them and establishing according to your ways. Та эднийг минь өөрийнхөө замуудаар та замнуулж байгаа учраас танд баярлалаа. Individually as a body, Эзэн хувь нэг бүрчлэн бас мөн нэгэн бий болохын хуваар that your plans and your purposes, таны зорилго, таны төлөвлөгөөнүүд that which you've set up before the foundations of the earth, эзэн энэ дэлхийн суурь тавихаас өмнө тогтоогдсон таны зорилго that everything that you've called them to accomplish, эзэн эднэр минь гүйцэлдүүлэгдсэн байх тэр they will accomplish. Тэгэхээр эд маань биелүүлэх болтугай. I thank you, Father, that you've equipped them, Та тэднийг өөрөө зэвсэглэн бэлдээрэй. that you've strengthened them, Та хүчрхэгжүүлээрэй. that you've given everything that they need Хэрэгцээтэй бүгдийг нь та өгөөрэй. to move forward, Та урагшлуулаарай. to succeed Та амжилттай байлгаарай. in their calling. Өөрсдийнх нь дуудлагын дагуу. I bless them this day. Би үнднийгээ юрөөж байна. I thank you, Father. Аваа таньда талархъя. And Father, we thank you for everything that you're doing, Таны хийж буй үйлдэлийн төлөө талархъя. everything that you're going to do. Бас хийх бүхний тань төлөө талархъя. We vow to give you the glory. Эзэн бид таньда алдрыг өргөж We байна. bless your name. Бид танийхаа нэрэнд In магтаалыг өргөе. Jesus' mighty name. Есүсийн агуу хүчрхэг нэрээр. And everybody said, Бүгдээрээ хамтдаа Amen. 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 Thank